сайн байцгаана уу? Би улсаараа хэлэх гээд ирсэн байна. Ерөнхийдөө би бол хөвчлэн арьсаа бол гэртээ хөвчлэн кэридэг тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө ингээд хүмүүсийг ингээд асуугаад солонгоцтой зэрэг асуухаар ерөнхийдөө жилдээ бол баян ингээд бид нар би нэг улсаараа хэлэх үү эсвэл шилэвдэг буюу ингээд татах би ингээд яг энэ хэсгэрээ жоох ингээд юм байгаа. Энийгээ татах уу гэдгийг судалж байгаа бол хэлсэн. Өмнө нь бол яг улсаараа самажи бол нэг хийлгэжсэн. Жилдээ нэг удаа улсаараа самажи хийлгээд явъя гэж бодоод байгаа. Тэгээд шлиптэн бол яг уу ерөнхийдөө ингээд татдаг ч гэсэн ерөнхийдөө дараа нь бол ерөнхийдөө буух буй 2-3 жилийн дараа бол бууд юм байлээ. Улсаараа бол яг уу яг тэр доороо мэдрэмж өгөхгүй ч гэсэн 1-2 сарын дараа ингээд арьсыг ингээд чангалаад өргөж өгдөг. Тэрнгээ ингээд жилдээ байнга хийлгээ явах юм бол арьс гүгшрэлтэн багасдаг гэсэн байгаа. Тэгээд би одоо эмнэлэг дээр ирсэн байна. Та бүхэндээ утгагүй мэдээлэл оруулна. Бас гэртээ яаж care хийх талаар оруулна. Баярлалаа. За би тэгээ юуна эмнэлгийг сонгосон байгаа. Ягаад юуна эмнэлгийг сонгосон бэ гэхээр манай нүдний эмнэлэгт бол ойрхон байсан. Дээрээс нь манай ажлын 3 одоо солонгос эдний улсаараа самажи болж жил болгон хийлэгдэг гэгээд тэгээ цаг авахгүй залгасан чинь Монгол орчуулагчтай байсан. Тэгээ Монгол орчуулагч нь бүр 5 жил болж байгаа гэд нөгөө сайн эмнэлгэнээр реклам хийх шаардлагагүй гэдэг шиг бол ерөөсөө интернетээр харж байгаагүй эмнэлэг байсан. Тэгээ би 30 гараад ерөнхийдөө миний арьс маань унжилт өгөөдсөн байгаа. Ямар нэгэн зүсэлт утас энэ төр хийлгмээргүй байсан болохоор улсаараа бол 600 шат бүтэн оркост орсон байгаа. Тэгээ өөр дээрээ мэдэрсэн мэдрэмжээ сарын дараа та бүхэнд хэлнэ. Ягаад гэхээр улсаараа сарын дараа үр дүн харагддаг учраас баярлаа.